За хүмүүс бас зарим нь бол айгүй гайхаад байдаг. Бимба юу гэдэг юм бэ гэх. Бимба бол иддэггүй. За миний гол мэргэжил байгаль орчны мэргэжилтэй. За тэгээ би байгаль орчны зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанид ажилладаг. Манай компани одоо байгаль орчны салбарт нэлээд олон үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь мод үрсэлгээний ажил байгаа. Тэр одоо нөгөө хүлэмжинд болохоор дандаа үрээр үрсэлгээнүүд хийж байгаа. Энд болохоор одоо мөчрөөр үрсэлгээнүүд хийсэн байна. Манай компани айгүй гоё ажил хийж байгаа юм тийм. Мод үржүүлдэг буянтай газар байна. Govsgаны стептэй Би хараач мэдээл байна л та. Өөр жоохон мэрэгжлийн юм яар та. Модоо тарихаас гадна модоо зөв арчилж ургуулах нь хамгийн чухал байдаг. Монгол Улсын ерөнхийлөгчийн тэрбум модны хүрээнд бас хашаандаа нэг мод тарья, нэг ч болтгой мод тарья гэсэн үрээтэй манай Монгол Улс маань яваад байгаа шүү дээ. Өнөөдөр ажлынхан тоогоо агаат гарнгаа компанийнхаа мод үржүүлгийн газар бас мод суулгахаар ирсэн байна. Тэгээд очиж гоё модоо тарья. Модоо тарья. Одоо бидэд нарсны суулгач суулгах гэж байна. Нэр хатчмаар ахи би. Бимбагийн мод үү? Би бимбагийн гээд. Тэгээ жил болгон бордооны мөн шилжүүлэх байдаг шүү. За модыг тарихаас гадна модоо зөв арчилж ургуулах нь хамгийн чухал. Тэгээ манай компани бас нэг гаргадаг бүтээгдэхүүн бод одоо энэ хүсний ашигтай бактери гэх кинока гэх бактери байгаа. За энэ нь болохоор ерөөсөө байгалийн органик бордоо гэсэн үг. Энэ ашигтай бактери маань энэ 2 литрийн савгаатай энэ 60 литр усанд найруулад за мод гэртээ эцэг тарьдвал цэцгэндээ хүнсний ногоо тариад хүнсний ногоондоо одоо ингэ ашигтай бактери болгож ашиглана. Одоо ургалтын машин дэмжихээс гадна одоо хотон савж үүсгээс сэргийлэх өөр хэлээ. Бүх төрлийн одоо ургамлын ургалтыг дэмжинэ. Та бүхэн манай компани гаргаж байгаа ийм 100% байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнийг сонирхоод үзээрэй. За ингээд бимбан өөр ингэсэн айгуу гоё модтай боллоо. Та бүхнийгээж гисэн хашаандаа нэг мод тариалахыг уриалж байна. Хашаандаа мод тарья. Яг одоо тэрий